Сайн байцгаана уу монголчуудаа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. 21 аймагт цовруул бичлэгийнхаа 13 дахь дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Өнөө өдөр Сүхбаатар аймгийн талаар та бүхэндээ ярилцах болно. Харин манайхан нөгөө дарддаг юмнуудаа заавал дараарай. Лайк андарт, сабан дарт, комент бичээрэй. За ингээд Сүхбаатар аймгийн талаар баг зэрэг мэдээлэлтэй болно гэдэгт итгэлтэй байна. Тухлан сууж таалан болгоно уу. Сүхбаатар аймгийн анх Хинтэй болон Дорнод аймгийн харьяа байж байгаад 1942 оны засаг захиргааны хуваарлалтаар энэ аймгийг анх бий болгосон. Тус аймаг нь Улаанбаатар хотоос 560 км-ийн зайтай, нийтдээ 13 сум 66 багтай. Нийт газар нутгийн хэмжээ нь 82287 км² газар нутагтай. Тус аймгийн нутгийн нийт хилийн урт нь 1340 км бөгөөд урт талаараа бүгд найрамдах хятад тустай 485 км, баруун талаараа Дорноговь аймагтай 165 км, хойд талаараа Хинтэй аймагтай 260 км, зүүн хойд талаараа Дорнод аймагтай 430 км-аар тус хилтэй. Аймгийн нутаг Дорнод Монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл бөгөөд тал хэрийн бүст багт тааг. Нутгийн ихэнх хэсгийг далайн түвшнээс дээш 1000-аас 1200 м өндөр төршдөг. Аймгийн хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1778 м өргөгдсөн шилийн богдуулаа. Хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 790 м өргөгдсөн байшин тийм аа. Сүхбаатар нь ус зүйн мужлаар ус багтай бүст багтдах бөгөөд гадаргуугийн ус ховортой, тогтмол урсгалтай гол мөрөн байхгүй боловч 200 гаруй жижигнөр 200-аад булаг шанд гол горих байдаг. Хавиргын булаг, тал булаг, арын нур, аршаант, ирээн толгой, далай булаг, гашуун, цавчир өвдөг, мондгын удаг, цагаан булаг зэрэг рашаан ус олонтой. Байгалийн сонин тогтцол бүхий газар нутаг илбэгтэй. Үүнд дайр ганг суманд 200 гаруй сүнсэн галт бол онгон дайр ганг суманд 127-оос 248 км² талбай эзлэх онгон молцгийн их хэлс Эрдэнэ цагаан сумд нутагт улсын дархан цааст Лаа Чинванданд уул дайр ганг наран сумын нутагт Баян дулаан талын агуй мөн тус аймагт 70 гаруй агуй бас дээрээс нь амьтдын чулуудсан яс маш ихээр олддог. Өв сурмалын хувьд хайлс, дилт багн, тавилган, нохон, шумонс, яман болон ахаант зээргэн, урхянд, тал хээрийн хяаг, ерхэг, таан, хүмүүл, дэрс, бодргон гэх мэт ургамал ургадаг. Эми ургамлаас чөд сүвс, чихэр өвс, зээргэн, халгаа, таван салаа, тэхийн шир зэрэг олон төрлийн ургамал ургадаг. Эрдэнэ цагаан сумын нутагт бонго, ланта зурхын дээр англин мөнөрт ургамлаас гадна ганга өвс газар сайгүй ургадаг. Хайлс, гүйс, бургас зэрэг модлог бутлаг ургамал бүхий байгалийн гоёмсог баян бүрт дайрганг, онгон, баян дэлгэр, наран, Эрдэнэ цагаан Сүхбаатар төмөн цогц нутагт илбэг. Цагаан зэр таргууны нутагшил нэлээд тархмал байдаг бөгөөд үнэг чон, хярс, өмхий хүрэн, мануул, дорог, туулай, шилүүс, ээлбэн, харс үлд зэрэг ан амьттай. Эрдэнэ цагаан сумын Лаа Чинвандад артын ууланд буг төмөн цогтын хар ямаатай ууланд бор гөрөөс бүрэн цогтын хаданд аргал нутагшиж байна энэ аймагт. Сүхбаатар аймаг нь ашигт малтмалын ариун нөөцтэй бөгөөд үүнд холбог металл, алт, жонш, нүүрс, төмөр, цайр зэрэг баялагтай. Аймгийн хэмжээнд 16 уул уурхай үйл ажиллагаа явуулж байна. Бүгд найрамдах хятад ард улстай бичгтийн боомтоор хилэлдэг. Энэ боомт нь Эрдэнэ цагаан сумын нутагт байрладаг бөгөөд Монгол хятадын хооронд албан ёсны томоохон хилийн боомт юм. Энэ боомт нь худалдаа эдийн засгийн харилцаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Бичгтийн боомтын чиглэлд авто зам дид бүтц харьцангуй сайн хөгжиж байгаа мөн худалдаа аялал жуулчлалыг дэмжих боломжийг нэмэгдүүлж байна. Тус аймгийн байгаль цагуурын тухайд хуурай их газрын эрс дэрс уур амьсгалтай бүсд хамаардаг. Өвлөн хүйтэн хуурай температур нь хасах 20 хүртэл хүүтэрдэг, цас баг ундагч хүйтэн салхитай. Зун хуурай хаалан өдөртөө нэмэх 30 градус хүрэх нэлбэг хурд тундас баг ихэвчлэн зун богино хугацааны аадар бороо ордог. Хавар намар нь салхи ихтэй хуурайшилтай, ялангуяа хавар хүчтэй шорон шуурга их тохиолдог. Жилийн дундарч хурд тундасанд 150-аас 250 мм ихэнх нь 100 ордог. Тал хээрийн бүс өргөн удам тал нутаг нам уул толготтой. Эдгээр онцлогоо шалтгаалж мал аж ахуйн эрхлэгэд тохиромжтой хуурайшилт зуд болох
магадaltaй байдаг. Газар тариалангийн тухайд аймаг бол нэг тийм хөгжөөгүй. Малын тоотлогын хувьд 2024 оны байдлаар 2 сая толгой мал таалуулсан. Өмнөх оныхоос 1 сая 900 мянгаар цөөрсөн байна. Энэ одоо ихэнх мал нь зүүн усаар хоригдсон гэсэн статистик байдаг. Сүхбаатар аймгийн аж үйлдвэр нь голчлон уул уурхай, хөнгөн үйлдвэрлэл, хүнсний боловсруулах салбарт тулгуурладаг. Уул уурхайн тухайд ашигт малтмал, цайр, жонш, алт, нүүрс зэрэг ашигт малтмал олборлдог. Ялангуяа төмөртэй овооны цайр, хар тоглооны ордон стратеги ач холбогдолтой. Бичгтийн бонд, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох гол зам бөгөөдөлтөй худалдаа эдийн засгийн харилцаанд чухал үүрэгтэй. Хөнгөн үйлдвэрлэлийн тухайд ноос ноолуур боловсруулах, мал аж ахуй тулгуурласан ноос ноолуур угаах, санах жижиг үйлдвэрүүд ажилтгааг арьс шир боловсруулахын тухайд. Гэхдээ энэ боловсруулалтын түвшин харьцангуй доогуур ихэвчлэн анхан шатны боловсруулалт хийдэг аймаг байна. Хүнсний боловсруулах үйлдвэрийн мах боловсруулах, мал аж ахуйн бүтээгдэхүүнээр махыг боловсруулах жижиг үйлдвэрүүд байдаг. Мөн сүү цагаан эдээ боловсруулах бас жижиг цэхүүд ажилладаг байна. Эрчим хүчний тухайд салхин цахилгаан станц Сүхбаатар аймгийн сэргээгдэх эрчим хүчний боломж ихтэй тул салхин цахилгаан станц байгуулах боломжийг судалж байгаа. За ийм аймаг байна аж үйлдвэрийн тухайд. Тус аймаг нь байгалийн үзэсгэлэнт газар их бөгөөд дотоод болон гадаадын аялагч зориулсан 7 гайхамшигын талаар ярилцсан хэдүүлээ. За нэгдүгürt Алтан овоо буюу Дарь овоо нь Сүхбаатар аймгийн нутагт Молцог гэсний хойд захад Дарган сумын төвд оршдог. Далайн түвшнээс дээш 1354 м өндөрт өргөгдсөн энэхүү уул нь унтарсан галт уул ба аймгийн төвөөс 180 км-ийн зайтай Алтан овоо нь төрийн тахилгатай уул юм аа. Шилийн богд Дарган сумаас 100 оргиж 60 км далайн түвшнээс дээш 1778 м өндөрт өргөгдсөн ба энэ өндөрлөгт тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд юм аа. Хүн чулууд их Монгол улсын үед холбогдох хүн чулуудыг хамгийн ихээр агуулгадаг нутаг бол Сүхбаатар аймаг бөгөөд эдгээр нь Даргангийн хүн чулуунд гэдгээрээ устдаа төдөөгд дэлхийд алдаршсан. Энд олон төрлийн хүн чулууд байх бөгөөд бүгд өөр өөр ингэсэн онцлог утга агуулгатай. 5 толгойн археологийн цогцлбор Онгон 5 толгойд археологч Д. Наваангой Монгол Улсын их сургууль антропологийн ангийн оюутнуудаа 13-аас 14-р зууны булшийг малтаж шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой олон гайхамшигтай дурсгалыг олсон байдаг. Одоо энэ түүхэн нэн ач холбогдолтой археологийн цогцлбор газар болсон. Ганга нуур Дарган сумын төвөөс урагш 12 км-т байрлана. Салхины нүүднээс үүссэн хурмал хэлсэнд таагдаж тогтсон нуурыг Ганга нуур гэж нэрлэжээ. Тус нүүр нь 4 км талбайтай бөгөөд ганга гэдэг нь үүрч хэрэггүй ундрах оргилох мөнгөс утгатай өгөөжээ. Хонгийн чуулган жил бүрийн намар Ганга нуурын хөвнө буц хонгон сүрх садан чуулдаг. Монголын нутаг дэвсгэр дээгүр шувууны 3 их зам гардаг байна. Үүний нэг нь Сүхбаатар аймгийн өмнөх хэсгээр байдаг олон нуур цөөрмүүд юм. Нэг удаад дунджаар 500 орчим хунд чуулдаг байх нэ. Игзүрийн хийд нь 1780 онд Цэцэн хаан аймгийн Тайж Ринчэнд орчийн хошуунд Манжин хааны зарилгаар байгуулагджээ. Одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын нутагт Чон голын хойд динждээр байгуулагдсан бөгөөд Цагаан овоо, Хуран, Алтан овоо, Чандам зэрэг 4 тахилт уулын дунд байрладаг байна. Эдгээр газруудыг манай монголчууд Сүхбаатар аймаг руу аялахаар бол заавал очиж үзээрэй гэж хүсье. Энэ мэдчлэн үзэсгэлэнтэй газрууд Сүхбаатар аймагт зөндөө байгаа. Дорнд Монголын их тал байна. Зах нь үл харагдах тэнгэр газар нийлцсэн юм шиг. Тэр тал дээр зээр, цагаан зээр ингээд сүргээрээ хэдэн мянгаараа явна. Үнэхээр сайхан нутаг. Мөн дээрээс нь Шилийн богд уул байна. Эртээр үед манай Монгол сайн арьс Шилийн богд ууланд очиж тангар өргөөд Шилийн сайн арьс болж одоо ядарсан ард дэргэдээ тусалдаг нэг тийм хүмүүс болдог байсан юм шиг үлээ. Мондгол залуучууд байсан юм шиг байна. За мөн дээр нь Ганга нуур байна. Ганга нуур одоо сүүлийн хэдэн жил нуурын усан татраад ширх аюултай байсан. Харин Монгол Улсын засгийн газар тэрнийг аварч нуурын ус нь сүүлийн жилүүд хэрцангуй нэмэгдэж одоо хэмдэ орсон. За ингээд энэ удаагийн бичлэгээ өнөөдөр ингээд дуусгая. Манай монголчууд Сүхбаатар аймгийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон гэдэгт маш их итгэлтэй байна. Манайхаа харин намайг дэмжиж лайк дараад, subscribe дараад
сэтгэлээсгтэр өөрсдийн санал бодлоо хэлээрээ. За баярлалаа. Баяртай.